Сайн байцгаана уу? Сүү хөтөлбөртэй холбоотойгоор сургалтын менежер өөрийн системээсээ сүүний судалгаа болон сүүний эрцийн гүйцэтгэлийг өдрөөр болон сурагчаар хэрхэн хянах заавар өгсөн бичлэгийг хүргүүлж байна. Сургалтын менежер өөрийн системээр орсны дараа нэгдсэн хяналт дотор сүүний судалгаа, сүүний гүйцэтгэл товчоо, сүүний гүйцэтгэл дэлгэрэнгүй гэдэг гурван хэсэг байгаа. За сүүний судалгаа зэсэн дээр дарахад дараах хэсэг харагдана. За энэчнээс та хөтөлбөрийн түвшин анги бүлгээ ерөөхдөө сонгоод сүүний судалгаагаа илгээсэн, илгээгээгүй гэдгийг ерөөхдөө хянах боломжтой. За сүүний мэдээлэл, сүүний хуваарийг бол энэ хоёрыг бол нэгтлэн систем дээрээсээ оруулж өгдөг. Тэгэхээр хэрвээ нэгтлэн сүүний мэдээлэл, сүүний хуваарийг ямар ч мэдээлэл бүртгээгүй байвал бүртгэл хийдэггүй гэдэг энэ чинь харагдана. За тэгэхээр анхаарах зүйл нь бол нэгтлэн маань энэ сүүний мэдээлэл зэснээс ерөнхийдөө сүүний нэр, тухайн үйлдвэрлэгч байгууллагын регистр болон сүүний хэмжээ грамыг оруулсны дараагаар анги удирдсан багш нар маань сүүний эрцээ эсээс рүү илгээх боломжтой, түүгээрээ нэхэмжлэх үүсгэх боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр сүүний мэдээллийг заавал бүрэн гүйцэд хийсний дараагаар анги удирдсан багш нар маань сүүний эрцээ эсээс рүү илгээнэ гэдгийг анхааруулж хэлэх хэрэгтэй. За сүүний хуваар бол 7 хоногийн хэд өдөр төрөөсийн хэдэх өдөр эцэг эхээсийн тэр хуваарийг хэлж байгаа шүү. Хэрвээ энэ хоёр дээр ямар ч мэдээлэл танай сургууль дээр байхгүй байвал нэгтлэнгийн системээрээ ороод нэгтлэнгийнхаа заавар өгсөн хичээлийг үзээд энэ хоёр зүйлийг заавал бүртгээрэй. За дараагийн зэс бол сүүний гүйцэтгэл товчоо. Энэ зэснээс та тухайн одоо жишээлбэл 2 дугаар сарыг сонгоход 2 дугаар сарын хувьд одоо 1-р, 3 дахь, 5 дахь буюу одоо эдгээр өдрүүдэд сүүний эрцийг бол бүртгэх боломжтой өдрүүд харагдана. Эдгээр өдрөө сонгоод та анги бүлгийн ард харагдж байгаа энэ цэнхэр нэр бол анги удирдсан багшийн нэр, тухайн нэрэн дээр дарахад тухайн ангийн нийт суралцагчдын нэр харагдаж байгаа. За суралцагчдын нэр 5 хуудсанд хуваагдаж харагдаж байгаа. Үүнийг нийтээр нь харахыг хүсвэл та нэг хуудсанд харуулгатайгаа тухайн ангийн суралцагчдын тоог дагуулад сонгохоор ингээд нийтээр нь нэг мөсөө ингээд нэг хуудсанд гарах боломжтой байгаа. За ингээд өдөр бүрээ сонгоод одоо жишээлбэл 2 сарын 9-нийг 1-3 бүлэг дээр харахад эдгээр ерөөхдөө багш нь ингэж эрс бүртгэсэн байна. Эдгээр хүүхдүүд сүү уусан, уугаагүй байна ч юм уу ингэж харагдаж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр за дараагийн зэснээс бол сүүний гүйцэтгэл дэлгэрэнгүй гэдэг нь болоод ирэхээр саяны зэс бол ерөөхдөө сүүний гүйцэтгэл товчоо бол өдөр бүрээр нь сүүний эрцийг хянжсэн байвал одоо бол гүйцэтгэл дэлгэрэнгүй хэсгээс бол та сурагч бүрийн сүүний эрцийг дэлгэрэнгүй байдлаар хянах боломжтой. За жишээлбэл тэнцэнээс 1-р ангиа сонгоод зөвхөн нэгийн хувьд за алдар гэдэг хүүхдийн хувьд сүү уух өдөр нь 4 юм байна. За өдрийн эрцэг бол 3 юм байна. Сүү уусан өдөр 3 гэж байна. За тэгэхээр сүү ерөөхдөө уух өдөр гэдэг нь яг ямар тог илтгээд байгаа юм гэхээр 5 дахь өдөр болгон эцэг эхчүүдийн нөгөө хариуцдаг өдрийг л гаргаж байгаа. 2 дугаар сарын хувьд 5 дахь өдөр нь сүү эцэг эхээс хариуцах тэр өдөр нь 4 өдөр л тохиож гинэ гэдэг тог илтгэж гин гэсэн үг. Тэгэхээр энэ эрц ерөнхийдөө сурагчийн дэлгэрэнгүй эрцийн гүйцэтгэл бол ерөнхийдөө сүү одоо эцэг эхээс уух буюу 5 дахь өдрийн сүүний эрцийг дэлгэрэнгүй байдлаар харуулж гин гэж ойлгох хэрэгтэй. Төлбөр мөнгөтэй холбоотой учраас. За тэгэхээр жишээлбэл энэ хүүхэд сүү уусан өдөр нь 3 гэж харагдаж байгаа. Хизээ хизээний өдөр юм бэ гэдэг дэлгэрэнгүй байдлаар харахыг хүсвэл та тухайн сурагчийн нэр дээр дарахад 2 сарын 6 болон 2 сарын 13, 27 гэдэг 3 өдөр сүү уусан байна. Харин 2 сарын 20-ны өдөр өдрийн эрцийг тухайн анги удирдсан багш бүртгээгүй учраас сүү уусан гэдэг нь уугаагүй харагдаж байгаа. Яагаад энэ ингэж харагдаж байгаа юм гэхээр өдрийн эрц нь ерөөхдөө өдрийн эрцийг тухайн анги удирдсан багш бүртгээд эсээс рүү одоо илгээсний дараагаар их нүдлээрээ өдрийн эрцээ ерөөхдөө бүртгэсний дараагаар сүүний эрцээр тухайн ангийн сурагчдын нэр гарч ирдэг. Тэгэхээр өдрийн эрцийг бүртгээгүй бол сүүний эрцгийг бүртгэх боломжгүй нэр нь гарч ирэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр өдрийн эрцийг бүртгээгүй бол сүүний эрц ч гэсэн бүртгээгүй буюу энэ хүүхэд уугаагүй гэдэг дээр харагдаж байгаа гэхийг ойлгох хэрэгтэй. За амирлан гэдэг хүүхдээр жишээлбэл энд өдрийн эрцэд нь бол 3 байхад сүү уусан өдөр 1 байгаад байна За тэгвэл энэ мэдээлэл бол арай өөр байна. Энийг харахыг хүсвэл одоо 2 сарын 6 болон 13 за 6 болон 20 27-нд энэ хүүхэд ирсэн байна. Өдрийн эрц дээр хичээл дээр ирсэн боловч сүү уугаагүй байна. Тэгэхээр тухайн хүүхэд хичээл дээр ирсэн ч гэсэн уугаагүй бол сүү уугаагүй бол одоо тухайн хүүхдийн сүүний эрцийг засварлаад уугаагүй төлөвт оруулаад хадгалах боломжтой байдаг. Тэгэхээр ингэсэн тохиолдолд ерөөхдөө сүү уусан өдөр нь зөвхөн нэг л гэж харагдаж байгаа гэдгийг харах хэрэгтэй. Харин 2 сарын 20-нд бол ерөөсөө энэ багш өдрийн эрцэг бол ерөөсөө бүртгээгүй учраас автоматар шууд энэ хүүхэд суугаагүй гэдэг төлөв рүү харагдаж байгаа гэдгийг анхаараарай.
За ингээд ерөнхийдөө хяналт хөтөлбөрийн хяналтуудаа хийж явж байгаа. Тэгэхээр анги удирдсан багш нартаа ерөн сүүний эрхцүүдээ өдөр өдөрт нь эсэс рүү илгээж агаарэ гэж хэлэх нь зүйтэй шүү. За сүүний судалгаан дээр бол сар бүрийн төгсгөөлд бол эцэг эхчүүд бол сүүний судалгааг бол өөрчилж болно гэсэн мэдээлэл ерөөхдөө боловсролын газар тэмчээг ирсэн. Тэгэхээр хэрвээ сүүний судалгаа одоо өөрчлөгдвөл бид нэр нэгтлэн дээр бол сүүний судалгааг сар бүрээр шүүдэг шүүлтүүртэй харагдаж байгаа. Харин сургалтын менежер дээр бол одоохондоо бол сараар шүүхгүй зөвхөн 2 дугаар сарын хувьд харуулж байгаа шүү. Тэгэхээр сүүний судалгаа хэрэг өөрчлөгдөөд сар болгон эцэгчүүд маань өөрчлөлт ирвэл одоо удахгүй шинжилтээр энэ сүүний судалгааг сар болгоноор нь шүүж хардаг. Ерөнхийдөө шинжилтийг манай системээс оруулж өгөх болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.